За сайн бацхан үзэгчтэй. Шинжлэх ухааны танин мэдхүйн олон өндөр сүргийн хамт олон NTV телевизтэйгээ хамтран баярын хөтөлбөрийг та бүхэнд өргөхөд бэлэн боллоо. Бүгдээрээ энэ өдрийн мэндийг хүргэе. За ингээд бид бүхэн хамтдаа одоо та бүхэн хүргэж байгаа нэвтрүүлэг маань өнөөдөр ямар нэвтрүүлэг байх вэ гэхээр 2024 онд Нобелийн шагнал хэмээх Нобелийн шагналын эрхмүүд ямар бүтээлээр ямар онцгой нээлтүүдээр авбаа гэдгийг хүргэхээр бид бүхэн цуглаад байгаа. За тэгэхээр манай баруун гар талаас гэх юм бол манай Одмөндөр сувгийн маань хотын түүх нэвтрүүлгийн маань хөтлөгч Амар санаа ах маань байна. За наадтал нь болохоор манай Бурхтын домог нэвтрүүлгийн маань хөтлөгч Мөнх цул маань байна. За ингээд Одмөндрийн маань бас маш нэг сонирхолтой нэвтрүүлэг болох кино түүх нэвтрүүлгийн маань хөтлөгч Инхбат маань байна. За мөн дэлхийн дуу хоолой нэвтрүүлгийн маань хөтлөгч Бат Эрдэнэ маань байна. За дээрээс нь шинжлэх ухааны гайхамшиг нэвтрүүлгийн маань хөтлөгч Хас Чулуу. За түүний ар дээр бол за манай эрүүл мэндийн буюу хэрхэн 100 наслах вэ гэдэг нэвтрүүлгийн маань хөтлөгч Бат Эрдэнэ маань ирсэн байгаа. За бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярын мэнд хүргэе. Баярын мэндээ. За ингээд баярын нэвтрүүлгийн маань ерөнхий ивент гэхээр худалдаа өгчлийн банк, таны iPhone, таны TDP карт. За ингээд эхлэе. Эхлээд хэдүүлээ физикээс эхэлнэ. За тэгээд 2024 он энэхүү Нобелийн шагналын дундаас физикийн салбараас ямар хүн ямар нээлтийг хийгээд ямар амжилттайгаар ямар одоо шагналыг авсан ирхэн байх вэ? Би ч өөрөө компьютерийн шинжилгээ ухаанч юм. Тэгээ энэ жилийн физикийн Нобелийн шагналыг юм хиймэл оюухан авсан байхгүй юу? За. Тэгээ хиймэл оюуханчийн компьютерийн шинжилгээ ухаан тал руугаа явцсан. Тэгээ би ч баг манай салбарын хүн ингээд Нобель авчлаа гэж баярлаад ингээд сууж идэг. Тэгээ ээжсэн ч одохгүй араас нөө химийн салбар нь гарч ирээ. Дахиад хиймэл оюухан авцсан. Тэгээ энэ жилийн одоо байгалийн шинжилгээ ухааны Нобелийн шагналууд бол хиймэл оюухануудаар ингээд бороо оруулсан. Одоо манай салбарынхныг магнат хийнэ л гэсэн ийм сайхан зүйл болж байна. 2024 оны физикийн салбарын шагналыг болохоор яг энэ хиймэл оюуханыг одоо бүтээгээд тэр одоо хиймэл оюухан дотроо энэ хүний тархийг ярьж хуулбарлаж бүтээдэг нэг арга байгаа. Хиймэл мэдрэлийн сүлжээ гэдэг. Одоо нейрон нетворк гэдэг байгаа шүү дээ. Энэ хиймэл мэдрэлийн сүлжээг ашиглаад одоо энэ машин сургалтыг хийх аргыг олсон. Ийм хоёр хүн байна. Джон Хопфилд тэгээд Жоффри Хинтон гэдэг. За энэ хоёр хүн болохоор хоёулаа яг л тархийг л ерөөсө хүний тархи яаж ажилладаг, бидний ой санамж яаж ажиллаад байгаа. Бид нар яаж нэг юм дууг нэг юм хүн зүгээр аялангууд санаад тэгээд тэр дууг толгой дотор ингээд үргэлжлүүлээ дуулж чаддаг шүү дээ. Энэ тархины ой санамж яаж ажиллаад байгаа гэдгийг ерөөсө хиймлэр зохион бүтээснээр тэр чигтээ энэ хиймэл оюуханы ертөнцийн юм авсгал байсан. Тэр яг жинхэнэ хиймэл тархийг л ерөөсө оруулж ирээд бид нар ашиглахаар бүх асуудлыг шийдэж болоод байдаг. Тэгээ энэ зүйл нь өөрөө цаашаа физикийн салбар. Ер нь яаж аваад физикийн салбар руу орчих вэ гэдэг аюу сайн асуулт байхгүй юм. Хиймэл оюухан явж ирсэн аа. Ингээ физикийн салбарт ч Нобель авчдаг. Гэтэл физикийн салбарт бол яг энэ хиймэл оюуханыг одоо бол өдөр тутмын зүйлд ашиглаж байгаа. Одоо жишээл нэг юм сансрын телескоп гарч ирээл. Ингээд сансарт гарч байгаа оддын зургийг авч хагаад энэ бол өвдөл. Энэ өвдлүүдийг одоо тэр хиймэл тархиараа боловсруулаад өө энэ жижигхэн сар байна. Одоо энэ од чинь жижигхэн гаригтай байна те. Тэр гариг нь өөрөө дээрээ сартай нуртай гэдэг. Энэ бүх мэдээллүүдийг боловсруулах ажлыг дандаа энэ хиймэл оюухан хийждэг. За жишээлбэл тэр игэл бөмбүүдийг мөргөлдүүлдэг маш том хитэн тэрбум доллараар барьсан юм акселератор юм хурцгуурууд гэдэг. Симулятор. Тийм. Эдгэр чи одоо ингээ бас хиймэл оюуханыг ашиглаж одоо энэ физикийнхаа буюу шинжлэх ухааны өвдлүүдэд задлж хинжилж одоо ингэж урагшаага дахиж дэвшиж гин гэсэн үг шүү дээ. Өмнө бид нэр гараараа ингэж хийж явдаг ус ажлыг хиймэл тарих хиймэл хүн хийгээд тэдрээрээ хийлгэж байгаа. Энэ зүйлд нь за ингээд та нар физикийн салбарт айгүй том юм хөв нэмэр орууллаа гэд энэ хоёр ихэнд физикийн салбар Нобель өгсөн. За манай физикийн салбарын бол энэ жил маш их ололттой байгаа. Мэдээж хиймэл оюухан бол одоо бүр хүний хэрэглээнд ороод ирсэн үйлдэлүүдийг хэлбэрчилж байгаа. Яг манай одоо энэ баярын хөтөлбөрийн маань ерхий үндэстээр ажиллаж байгаа худалдаа өгчлийн банкны дөнгөж саяхан бас ингээд нэлээд том шууган боллоо шүү дээ Apple Pay Монголд нэвтрлээ гэдэг. За үүнийг бол манай худалдаа өгчлийн банкны хамт олон маань ороод ирсэн. Бид нар ингээд урд нь нөгөө хаана нөлөөдөө би нэг аялж явж байгааг харсан байхгүй. Хүн ингээд нүрээ уншуулад гүйлгээ хийгээдсэн байхгүй тэр улсад дэлгүүрт очоод тэгээ нүрийг нь уншаад ингээд харан би гайхаад яадгийн бол гэж бододсон чи яг энэ үйлчлэг одоо Монголд байна гэсэн үг байхгүй. Яад ингэхээр одоо Apple буюу iPhone хэрэглэгчид маань өөрсдийнхөө одоо гар утсан дээр тухайн аппликейшнийг суулгаад холбочих юм бол нэг л удаа холбочих юм бол одоо цаашдаа одоо нэг юм зайнаас уншдаг пос машин байдаг штэ. Тэрнтэй утсаа ойртууллаа. Одоо хажуу талд нэг тавцсан штэ. Тэрэн дээр 2 удаа дараал нүрээ уншуулхад юм уу шууд гүйлгийг хийчих
Ийм амар үйлчилгээ одоо Монгол улсад бас нэвтэрсэн. Үүнийг бол мэдээж Худалдаа хөгжлийн банк хамтлан маань бас манад ингээд нэвтрүүлсэн байгаа гэдэг энэ. KYC-г эхлээсээ танилцах юм ба шүү дээ. Тий. Тэгвэл ингээм биш нөгөө банкныхаа ап руу ордог шиг тий. Facebook руу ордог шиг ингээл орчих юм шүү. Харин тэгээд байгаа байхгүй. Тэрэн шиг төлбөр Тий. Одоо нууц өгмөг бол хийнэ гэсэн ойлголт байхаа өгүүлчихлээ шүү дээ. Тий. Гадаадад нөгөө нэг яг Худалдаа хөгжлийн банкны аппликейшнийг бид сая өшөө нэг аппликейшн картыг тий ашиглаад яваад хэрэглээдсэн шүү дээ. Одоо тэр маань карта хаяна гэх санаа зовхон байхгүй. Карта хаана үлдээлээ гэх юм байхгүй тий. Шууд уцаараа игээд явчихсан. Царайныхаа буянгаараа төлбөрөө төлөх юм байна. Гэж ойлгохоо миний л байна. За зүйтэй. За одоо үргэлжлүүлээд 2024 онд энэхүү Нобелийн эрхэм одоо шагналын дараагийн эзэн бол те утга зохиолоос одоо гарч ирж байгаа. Утга зохиолын одоо шагналыг одоо хүртсэн одоо Хан Ган гэдэг зохиолч байгаа. Зохиол нь өөрөө түүхээс үүдэлтэй нийгмийн цочрол нүдэнд үл харагдах нийгмийн хэв журмын нөлөөг судлаж хүний амьдрал ямар эмзэг болохыг нээн илрүүлсэн. Яруу найраг шиг хүрэн зохиолын шин жанрын шин төрөл үзүүлэлтийг бий болгосон төлөө гэж өгсөн байна. За тэгвэл жишээлбэл одоо манай анх бат ярих байх. Гэхдээ би зөвхөн төрүүлээд нэг зөв дуртад дэлхийн ертөнц өөрсдөө маш том хүчтэй гарын эсрэг хувь хүн өөрөө ямар их зовлонд зүдгүүрийг туулж байгаа гэдгийн хоорондох энэ контраст гэдэг энэ зөрчил дээр хамгийн сайхан өгүүлж чадсан одоо тийм одоо зөрчлийг өгүүлж чадсан тийм хурцлалд өгүүлж чадсан тийм зохиолохгүй одоо тийм бичлэлт. Одоо энэ эмэгтэй болоод жишээлбэл одоо Хан Кан болвол жишээлбэл өөрөө тэр Гванжо гэдэг тэр нэг мужийн тэр нэг бослого байгаа шүү дээ 80-ад онд болдог. Нухчин дардаг. Цэргийн төрийн эргэлт гаргаад генералууд нэг төрийн эргэлт гаргаад цэргийн одоо диктатур тогтооход хотоор нь бүсэлж хагаад нүдэн дээр нь хүнийг алаад тэр хүний нүднээс гэхэд нүдэн дээр ингээд нүрийн сийчүүлсэн эмгтэйг ингээд харж байхдаа тэр хүн хэрвээ би 20 эд настай байсан бол би гараад годомжд гараад тэдэртэй тэнцэж байлдах гэж өөрөө бичсэн байна. Тэгтээ миний тэмцэл бол тэр үед жоохон байсан. Тийм болохоор миний тэмцэл бол энэ юм байна гэдэг сонгосон одоо тэр тэмцлийнхаа 80 онд мэдэрсэн зүйлийнхаа тэмцлийг өнөөдөр хийснийхэн төлөө Нобелийн шагнал авсан байна. Нэгсэндээ индивидуал гэдэг чинь хувь хүн төр гэдэг машины эсрэг тэмцсэн тэмцлийн хоорондох харилцааг энэ хүн 4 зохиолоороо гаргацсан. Утга зохиолын тэр нэг бичлэлтийнх нь нэг техник гэж үүдэг чинь найруулга тэр стил болон энэ цоо шинээр одоо нэгсэндээ хуучин зүйлийг маш сайн гаргаж ирсэн гэсэн. Нарийн ярих юм бол энэ зохиолыг унших юм бол энд их сонирхолтой төгс байгаа. Юу гэхээр нэг заримдаа нэг алдаа амжилт авчирдаг гэдэг шиг. Хэдээ солонгосоор бичиж байгаа. Тэгвэл солонгос хэл гэдэг чинь яг монгол хэлтэй алтан язгуураараа нэг төрөл зүйлийг хэл. Буюу одоо би чамд хайртай гэж хэлдэг хэл. Тэгвэл англи хэл болохоор би хайртай чамд гэж бичдэг тий. За яг энэ загвараар ингээд бодох юм бол бүх зохиолч ингээд айгүйх ингээд задлал ингээд нарийн мэдрэмжүүдийг ингээд яриад ирэх үед хоёр хэлний хоорондох зөрүү үүсдэг. Одоо жишээлбэл бид нар англиас монгол руу орчуулахаар маш хэмээг тодорхой хэмжээгээр нэг дор хаяж бид нар 20-с 30% алддаг. Үнэн шүү дээ. Яг тэрэн шиг яг тэр хүний зохиосон зохиолыг нь орчуулсан англи хэл рүү орчуулсан одоо тэр бүтээт орчуулагч эмэгтэй Дебора гэдэг тэр эмэгтэй нь болохоор алдсан. 20% алдсан. Бүр эхний бүлгийнх нь 10% нь огт дурдаагүй. Одоо агуулал агуулгүй. Тэгтээ тэр нь өөрт нь маш их нэг баг нарийн ирэх юм бол манай одоо орчуулгын онлын одоо лачир бол хэлдэг. Яг үг бүрчлэн үг алдахгүй орчуулах нэг техник байна. Эсвэл ойлгоод дахиж тайлбарлах нэг техник. Энэ бол яг ойлгонгуудаа миний бодлоор энэ хүн ингэж бичсэн байна гэдэг маягаар дахиж зохиож бичсэн зохиол нь дэлхийн нийтэд шуугнэрсэн. Хөрвүүлэх зөв. Одоо тэр орчуулагчийн илүү баг одоо юу гэдэг нарийн ирэх юм бол баг ажлын одоо Нобелийн шагналын баг 30% хийгээд өгсөн юм шиг. Тэгэнгүүт ер нь бол манай ширийн өөрийнх нь одоо бичижсэн одоо гол бол одоо юу гэдэг зөрчил нь бол цэвэр дөрөв багцаад хэлэх юм бол нэг одоо манайд ч гэсэн байгаа шүү дээ. Жишээлбэл янз янзын нэг хувь хүний амьдрал. Тэгвэл тэрийг ерөөс үл харгалзаж, тэрийг тэрэмдэж, хөрөөдөж хийдэг төрийн шийдвэрүүд гэж байдаг тийм. Энэ хоёрын яг хоорондох мэдрэмжнийг маш сайхнаар илэрхийлсэн байна. Энэ нь өөрөө одоо үеийн орчин үед ингээ мухардалд орцсон байсан гэж баг хэлж болох үс. Яруу найргийн маш олон одоо тийм техникүүдийг ашигласнараа үргэлжилсэн үг юм боловч яруу найраг шиг уншигддаг зохиол болсон. Ийм учраас энэ уран зохиолын одоо салбарт оруулсан маш том хувь нэмэр гэж үзсэн. Яг бол энэ чинь хүн ингээд үзээд энийг уйтах юм бол энэ ч өөрөө өгч ийн гэсэн үг шүү дээ. Тэгтэл тэр цоо шинээр сэргээсэн гэсэн үг.
Тэгээд энэ хоёр бол одоо олон зохиолууд тэр хамтарч ажиллаад одоо дэлхийд даяараа тэр үнийг чинь шүүмжилсэн. Солонгосууд нь хүртэл одоо нийтээс ингэж хүмүүс байдаг шүү дээ. Манай энэ мундаг зохиолчийн имийг муу орчуулсан байна гэд хүмүүс өөрлөсөн. Солонгос ирээд тэгсэн чинь нөгөө зохиолч нь хоёр дахь зохиолоогоо бичүүлэхдээ тэр хүнээр дахиж орчуулуулахдаа тэр хүнээр дахиж орчуулсан. Энэ чинь юу гэсэн үг гэхээр тэд асуудлын гол нь энэ мэдрэмжийг дэлхийд даяараа мэдрэх нь чухал болохоос биш миний бичсэн бүх зүйл заавал тэр үг өгүүлбэрээр минийхаар байх алгүй гэдгийг тэр нь эргчлээд таандсан байхгүй. Ийм хүмүүс ямар хүмүүс вэ? Эго гэдэг зүйлээс салцсан. Энэ хүн өөрийгөө мессежэл хүргэхийн төлөө илүү анхаардаг, илүү төвлөрдөг маягийн хүмүүс одоо тийм сонголтууд хийдэг гэсэн. Хэрвээ тэр хөө маш хүчтэй эготой ингээд юм амбицтай хүн байсан бол чи яхаараа тэгдгээ тэдний талд орох байлаа шүү дээ тийм. За нэг юм ба. Энэ дээр одоо ч бол яг энэний сонгодог төлөөлөл гэж. Одоо Монголын уран зохиолт хамгийн том бас жишээ болдог нэг орчуул байдаг л одоо Зэндийн Дамсүрэнгаан Алтан зогсны үлгэр. Яг цагаат болох юм бол тэр үлгэрийг орсоор уншаад Монгол орчуулан үзэх юм бол монгол хэлний яг туйл гэдэг одоо тэр Гэсэр Жангарын туйлын өөрийн техникийг ашиглаж орчуулсан гэдэг байна. Нэг үеинд 3 үг 6 үеэр дамжуулаад одоо эрт цагт ирмэг газар эмгэн 2 гэдэг нэг бүр юм монгол хэлний өөрийн туйл хайлтыг юм раймд нь тааруулаад орчуулсан. Тэгтэл Оросын өөрийнх нь тэр нөгөө нэг Алтан зогсны эмгний үлгэр бол өөрөхгүй одоо сүүл холбогддог маягийн тийм Европ маягийн. Тэгэхээр энэ зүгээр юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ бол яг цэвэр нэг хүний зохиолоос гадна хамтын ажиллагаа. Тэгээд дэлхийд нэмээд Солонгосын ард түмэн өөрсдөө дэлхийн ертөнцид маш интеграцчлалж өөрийнхөө соёлыг болон соёлын дипломат харилцааг аягуулсаа хөгжүүлж байна. Энийний хамгийн том илрэл болох нарийн ярих юм бол кино зохиол энэ төр бол одоо эффект янз янзаар гарч ирдэг. Тэгэх юм бол энэ шагнал бол нэгсэндээ Солонгосын сэтгэл зүй дэлхийн түвшний болчихжээ гэдгийг дахин нэг удаа нотолсон байна. Тийм учраас энэ бол нэгсэндээ Солонгосын хувьд бол ялалт. Яагаад ялалт гэхээр Азаас анх удаа эмэгтэй хүн Нобелийн шагнал авч байгаа. Харин тохиолдол. Дээр нэмээд энэ Азаас 3 шагнал авсан. Тэрний нэг нь гэх мэтлэгээд олон одоо рекордууд хийвсэн. Олон зохиолууд нь ч гэсэн одоо кино болоход бэлтгэдгээ явж байгаа. Тэгэхээр одоо ийм учраас л энэ одоо Солонгос гэдэг тэр одоо хүч өөрийгөө дахин нэг удаа дэлхийн дахин нотлолоо гэдгийг илэрлэж байна. Ийм учраас энэ бол бас Азийн ард түмэн гэсэн маш том одоо сэтгэл хөдлөл уран зэрэг гэж хэлсэн. Тий, одоо энэ Өмнөд Солонгосын одоо дуу хөгжим тий дэлхийд даяар тархацсан. Одоо ингээ бүр Холливуудд нь тий K-pop старууд нь очиж тоглолт хийдэг, кинонд нь тоглолдог, өөрсдийн тоглолтуудыг ингээл холон хотуудаар, улсуудаар хийдэг. Араас нөгөө кино урлаг юм. Одоо дээрэс нэмээд зохиол нь гэх юм бичлээ. Тэгэхээр тий ийм системтэйгээр соёлоо одоо ингэж суурийн зөв тавьж явсны л одоо илрэл явсаар гал гарч иж байгаа юм шиг байгаа. Энд чинь бас нэг 70-аад онд чинь нэг дайн тулаан мулаан ингээл тэгэл хоорондоо иргэний бослог гэж явж байгаа л одоо нисгэрч байгаа ард түмэн шүү дээ тий. За үүний араас одоо дайн тулаан гэснээс Нобелийн шагналын бас айгүй хил ам дагуулдаг нэг төрөл байгаад идэг. Одоо салбар байгаад идэг тий. Үүнийг болохоор одоо инх тайвны одоо салбар гэж хэлэх юм уу тий. Тэгэхээр 2024 онд яг энэ Нобелийн одоо салбаруудаас инх тайвны шагналыг хүчсэн салбар хүн ямар хүн байв. Тэгээд ямар зүйлийг ярьж гисэн байх вэ? За 2024 оны Нобелийн инх тайвны шагналыг товчоор бол Нихон Хиданкио гэдэг нэртэй. За Японы байгууллага байхгүй юу? Бүтэн нэр нь Японы цөмийн болон ус төрөгчийн бөмбөгдөлтөд хохирогчдын нийгэмлэг холбоо гэсэн байгууллага. Хүн биш холбоо авсан гэсэн. Тийм, байгууллага гэсэн байна тий. 24 оны одоо яллагч гэсэн үг. За тэгээд Нобелийн инх тайвны шагналыг бол Норвегийн Нобелийн холбооноос гартуулдаг юм байна. За тэгээд Норвегийн Нобелийн хорооноос энэ нэр хүндтэй шагналыг Нихон Хиданкиогийн дэлхийг цөмийн зэвсэггүй болгох, цөмийн зэвсгийн хор уршиг хөнөөлт аюулыг өөрийн биеэр үзэж даван туулсан хохирогчдын түүх тэдний өчиг гэрчлэлээр дамжуулан цөмийн зэвсгийг дахин хизээч ашиглах ёсгүй гэдэг үзэл санааг ойлгуулах, дэлгэрүүлэх нөр их хүчин чармаалтыг нь онцгойлон өгч байна гэж дурдсан байна. За тэгэхээр энэ байгууллага маань өөрөө 1956 онд байгуулагдсан байна. Гэхдээ яг гол зорилго нь бол харамсалтай те 1945 оны 8 сарын 6 болон 9-нд Японы Хирошима болон Нагасаки хотуудад унгасан Америк нэгдсэн улсын цөмийн бөмбөгд хохирогдсон. Одоо тэр тесрэлтэд амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон, гэр бүлээрээ хохирсон, сэтгэл санаагаар хохирсон нийгэм болон эдийн засгийн улбаалах хохирлууд байгаа шүү дээ. Энэ бүгдийг биеэр даван туулсан хүмүүсийн эрх ашигыг хамгаалах, тэдэнд одоо шаардлагатай дэмжлэгийг өгөх,
За тэгээ хамгийн чухал нь бол дэлхийг өөрийг нь цөмийн зэвсэггүй болгох. Тэгээд гадаад улс орнуудыг цөмийн зэвсэггүй байхтай гэрээнд нэгдүүлэх зорилготой юм байгуулга юм байна. Тэгэхээр ер нь маш сонирхолтой бас их эмзэг сэдвүүл болж таарлаа тий. Тэгэхээр бид нар бол маш сайн мэдэх баг Хирошима, Нагасаки өвгийн дайнд нөгөө цөмийн зэвсэг хэрэглэгдсэн анхны тий тохиолдол. Тэгээд 150-аас 250 мянган хүн асуурсан гэж тоо байдгийн байна. Тоо нь мэдээж нөгөө өндөр юм зөрүүтэй байгаа нь Америкийн тал нэг өөр тоо байрна. Хохирогч тал бас нэг өөр тоо байрна тий. Тэгээд хохирогчдыг яаж тоолох уу гэдгийг чухал, хэнийг хохирогч гэж үзэх үү чухал дээ. Яг тесрэлтийн үеэр нас барсан хүнийг хохирогч гэх юм уу? 10 сарын дараа одоо туяаны дэ цацраг туяаны хордлогоор өнгөрсөн хүнийг те тоолох уу гэдэг дээр тоо нь бол зөрүүтэй өөрөөр байдаг юм байна. За тэгээ энэ байгууллагын маань урайн No Hibakusha. Hibakusha гэдэг нь яг нь цөмийн бөмбөгдөлд хохирсон хүнийг хэлдэг юм байна. Япон хэллэг юм байна. Тэгэхээр энэ байгууллагын маань урай ер нь дэлхий дээр дахиж хинт Hibakusha болох ёсгүй. Hibakusha дахиж байх ёсгүй гэсэн агуулгатай байна. Япон өөрөө ер нь бол 30-31 Нобелийн шагналтай юм байна. Маш олон. Тий. Физикийн салбарт их авдаг юм байна, химийн салбарт авдаг юм байна, анагаах ухааны салбарт авдаг юм байна. Гэхдээ инх тайвны салбарт бол Японы авсан 2 дахь Нобель юм байна. Тэгээ 1974 онд Японы ерөнхий сайд асан Эсаку Сато гэдэг эрхэм авч байсан юм байна. Энэ эрхэм өөрөө түүхэндээ Японы ерөнхий сайдыг албыг хамгийн удаан ашигласан хүн тооцогддог. За тэгээ энэ хүн нөгөө номхон далайн эрэг орчмын одоо иргэн улсуудын одоо нөхцөл байдлыг тайвшруулах тэгээд цөмийн зэвсгийн эсрэг гэрээ байгуулах үйл ажиллагааг дэмжсэн уриалсан гэдгээр хамгийн одоо алдартай Ирландын улс төрч Шон Макбрайд гэж эрхмийн хамтаар хувааж авч байсан юм байна. Хувааж авч бас болдог. За энэ эрхчин Шон Макбрайд гэж эрхэн бол Европын зөвлөл, нэгдсэн үндэсний байгууллага, Amnesty International хэмээх маш олон хамтын нийгэмлэгийн одоо байгууллагуудыг үүслийн үндэсийн тавьсан гайхалтай эрхэм юм байна. Тэгээ ийм учиртай байна. Тэгээд бас яг Нобелийн инх тайвны шагналтай холбоотой хэдэн сонирхолтой баримтууд байна л да. Хуваалцахад за яг бид нар бийцэн багтаа анх бодохдоо магадгүй нэнтэй динамит тесрэг бодис зохиоцсон хүн өөрөө эмнэлгэлдэг байсан баг гэж бодсон байхгүй. Эмнэлгэлдэг байсан учраас магадгүй өөрөө эрдэмтэн хүн шүү дээ, судлаач хүн, хэмж хүн. Тийм учраас нөгөө өөрийнхөө гэрээслэлд инх тайвны шагналыг оруулсан байна да гэж яг таамаглал да. Боддог байсан ч үгүй юм байна. За тэгэхээр Альфред Нобель маань амьд ахуйда Берта фон Зютнер хэмээх Австрийн пацифист эмэгтэйтэй тийм захиагаар харилцдаг найзууд байж. За тэр хоёрын энэ харилцаа нөхөрлөл нь 10 гаруй жил үргэлжилсэн гэж байгаа. Амьд ахуйдаа бол маш цөөхөн ингээд яг биеэрээ уулзж исэн. Гэхдээ энэ хоёр оюун санааны андууд байсан байгаа. Тэр хоёр хорвоо дэлхийд өнөөдөр болж байгаа үйл явдал хорвоо дэлхийн ирээдүйн талаарх өөрсдийн зовнилоо хуваалцдаг. Тэгээ энэ хоёрын юм нэг хоорондын харилцаа нь 10 гаруй жилийн турш үргэлжилсэн бие биендээ бичсэн захианууд нь ингээд хадгалагдаж үлдсэн гайхалтай баримт болж үлдсэн. Тэр энэ захиануудыг харахаар бол Альфред Нобельд тийм өөрийнхөө бүтээлдээ бол харамслал байгаагүй. Гэхдээ энэ эмэгтэйтэй энэ нөгөө анд нөхдөд харилцаатай байсан оюуны анд нөхдүүд байсан нь өөрийнхөө гэрээслэлд инх тайвны шагналыг оруулалтантай нь одоо яа харахгүй шуудаар нөлөөсөн гэж үздэг юм байна. Тэгээ энэ эмэгтэй нь өөрөө Берта фон Зютнер гэдэг найз эмэгтэй нь Альфредийг нас барснаас хойш 1905 онд Нобелийн инх тайвны шагналыг өөр авсан байна энэ эмэгтэй. Энэ эмэгтэй өөрөө пацифист дэлхийд даяар инх тайвны хөдөлгөөнийг үндэслэгч, урайлагч эмэгтэй юм байна. За тэгээд инх тайвны шагнал нь мэдээж дэлхийн 2 дугаар дайны үед бол олгогдоогүй 1939-с 1944 оны хооронд мөн 1948 онд бас ялагчийг тодруулаагүй байна. Учир нь тэр жил Махатма Ганди нас барсан учраас. За ийм сонирн байна. За үргэлжлүүлээд манай шинжлэх ухааны танин мэдхүйн одон мөндөд сувгийн маань бас нэгэн сонирхолтой нэвтрүүлэг болох хэрхэн 100 наслах вэ гэж нэвтрүүлэг байгаа. За хэрхэн 100 наслах вэ нэвтрүүлэг маань одоо бас бүтэн жил нэвтрүүлгээ хийгээд хүргэлээ. Мэдээж нөгөө нэг анагаах ухааны салбар гэдэг чинь хүнтэй бас маш ойрхон салбаруудын нэг. Тэгэхээр анагаах ухааны салбарт энэ 2024 онд Нобелийн шагналыг хүртсэн эрхэм хин бэ? Бас ямар бүтээл гэдэг юм уу? Ямар нээлтээр одоо шагнал хүртв? За тэгээ анагаах ухааны салбар бол өөрөө одоо сүүлийн үед гэдэг нь бараг сүүлийн 10-20 жил дэлхийн нийтэд хамгийн хурдцтай хөгжиж байгаа салбарын нэг. Ер нь компьютерийн салбартай ижлэр маш хурдцтайгаар маш олон нээлтүүд зэрэг гарч байгаа ийм одоо салбар байгаа. За 24 онд Нобелийн шагнал авсан эрхмүүд нь бүтээл нь болохоор харин бүр өмнө 20-30 жилийн өмнө хийгдсэн байсан судалгааны үр дүнд өнөөдөр 24 онд
энэ үнэхээр чухал зүйл юм байна гэдгийг нь баталж Нобелийн шагнал өгснөөр их онцлог байгаа энэ жил. За энэ нь юу гэсэн бэ гэвэл одоо Америк нэгдсэн улсын судлаач, биологч Виктор Амброс гэдэг одоо судлаач Харвард их сургуулийн энэ судлаач эрдэмтэн маань 1993 онд хамгийн анх нэгэн бүтээл хэвлүүлсэн. За энэ нь бол хүний одоо генд буюу ДНХ-д маш чухал үүрэгтэй мөртлөө хамгийн ийм жижиг бүтэц одоо микро РНХ монголоор бол англиар микро РНА байдаг юм байна. Ийм ойлголт байдаг юм байна. За энэ бол бидний одоо өөр болгодог олон эст одоо буюу одоо энэ биологийн амьтан буюу тий одоо хүмүүс гэж бодлоо да хүн байлаа гэвэл биднийг ингээд олон төрлийн эсүүдтэй энэ бүх энэ олон төрлийн эсүүд чинь үнэндээ бол биеийн эсүүд явж явж нэг л эсээс үүссэн байгаа шүү дээ. Нэгхийн эсээс үүснэ гэдэг нь нэг л ДНХ байгаа. А энэ ДНХ-нээс тэгвэл яаж өөр эсүүд үүсээд байна? Тэ? Тэнд нэг ялгаатай нэг зүйл үүсгээд байна. Тэр ялгаатай зүйл нь яаж үүсгээд байна гэдгийг одоо олж илрүүлсэн. Тэр нь бол микро РНХ гэдэг нээлтийг нээсэн баг. За үүний дараа энэ эрдэмтний одоо судалгааны дараа бол бас одоо Массачусетс их сургуулийн багш бас Харвард их сургууль багшилдаг одоо Гарри Равкун гэдэг эрдэмтэн одоо энэ судалгаан дээр нь хамт одоо оролцоод гэсэн ингээд илүү баяжуулаад за ингээд 1993 онд Science сэтгүүл дээр анхны судалгаагаа хэвлүүлснээс цаашаа 2004 онд бол одоо Cell сэтгүүл дээр гэх мэт олон ингээ 20-30 жил яг энэ гений инженерчдэл энэ микро РНХ-ийн тухай судалгаагаа одоо үргэлжлүүлж явсан байгаа. Ингээд энэ судалгаагаараа бол Нобелийн шагнал авсан байна. За ямар ач холбогдолтой юм бэ гэхээр яг энэ микро РНХ-ийг одоо нээж илрүүлснээрээ ер нь хүний бид үүсэж байгаа бүх өвчин эмгэгийн яг үүсдэг тэр эмгэг чамыг тайлбарлах гол зүйл нь энэ микро РНХ юм байна гэж. Жишээ нь юу вэ гэхээр сонирхолтой зүйл нь судалгаагаа яаж баталсан бэ гэхээр одоо өт вэ шүү дээ яг өтөн дээр хийсэн байна. За ингээд хамгийн ингээд өт бол ингээд маш энгийн бүтцтэй, энгийн юм эрхтэнтэй, эсүүдтэй юм энгийн бүтцтэй юм та. За тэгвэл хоёр бүлгийн өт байгаа. Нэг нь эрүүл өтүүд, нөгөө хэд нь зарим эсүүд нь мутацид орсон. Одоо ийм өөр мутацид орсон өт байна гэж үзье. Тэгэнгүүл эрүүл одоо өтөнд байгаа тэр микро РНХ-ийг аваад за нөгөө мутацид орсон өт рүү оруулаад өчгөнгүүд тэр мутацид орсон өт нь тодорхой хугацааны дараа эрүүл өт болчихж байгаа. Эсвэргээрээ эрүүл өтөн дээр одоо тэр микро РНХ-ийг салгаад авчих юм бол тэр нь тодорхой хугацаанд мутацид ороод ийм мутацид орсон өвчтэй гэсэн үг энгийнээр ийм өвт болоод хувирчиж байгаа гэсэн үг. За энийг ингэж одоо олон жилийн судалгааны үр дүнд нотолж гаргаж ирснээрээ хор тавдар за одоо төрөлхийн гажигууд байна те. Ер нь ихэнх өвчний үндсэн суурь шалтгаан нь микро РНХ гэдэг энэ ген дээр байгаад байна. Энэ микро РНХ гэдэг ген өөр учраас тэ хамгийн наацхан хүний бие эсүүд чинь ингээл элгийн эсгээл нэг өөр болоо тэ. Нэг бие эсүүд чинь нэг эсээс ингээл үржиж хуваагдаад өөр төрлийн эсүүд болоод байгаа нь уул нэг удмын гентэй хэрнээ. Яагаад ингээд шал өөр үүрэгтэй эсүүд болоод байгаа юм бэ гэдэг нь яг энэ микро РНХ-ийн тэр генийн үүргүүдийг ялгаатайгаар загварчилж өгдөг. Тэрийг одоо нээн илрүүлснээрээ бол одоо энэ ангаах ухаанд физиолог ангаах ухааны салбарт бол маш том нээлт олж өгсөн баг. Энийг нээхээс өмнө одоо РНХ гэдэг ойлголт нь бол 3 төрлийн РНХ байдаг гэж үздэг байсан. Мэдээллийн РНХ, зөврийн РНХ, рибосомын РНХ гэж үздэг байсан бол ингээд яг цоошин мөртлөө хамгийн жижиг мөртлөө хамгийн чухал үүрэгтэй энэ одоо генийг илрүүлсэн энэ одоо нээлт нь бол ирээдүйд маш олон өвчний эмгэг зам суурийг бол илрүүлэхэд хамгийн чухал суур одоо ойлголт нь болж өгч ийн гэсэн. Энэ нээлтээр бол одоо 2024 онд Нобелийн шагналыг бол авсан байгаа энэ хоёр эрхэм маань. Ер нь бол одоо ингээд ангаах ухаан, ялангуяа биолог, физиологийн салбарт бол нэр хүндтэй боловч олон их танигддаггүй ийм судлаач нар байж байгаа. Сүүлийн жилүүдэд ялангуяа гений инженерчд одоо орчин үед бол маш их яригдж байна те. Яг энэ үед бол энэ буцаад энэ хүмүүс бол яг энэ одоо хүний биеийн өвчин үүсгэж байгаа гений юм одоо бүх өвчнүүд явсаар байгаа л ген дээр очиж байгаа. Генд нь ямар мэдээлэл кодлогдсон байна. Тэр нь яаж одоо юунаас ямар нөлөөлөх хүчин зүйлээс болж эвдрээд гэх юм уу да тийм мутацид ороод гэх юм уу хавдар үүсээд байж гэх юм. Бүх зүйл ингээд ген дээр эргээд очиж байгаа энэ цаг үед буцаад за энэ хүмүүсийн нээсэн тухайн үед нээсэн микро РНХ бол хамгийн чухал зүйл юм байна гэдгийг нотолж гаргаж ирсээд ирээд ингээд 24 онд бол Нобелийн шагнал өгсөн байгаа. За тэгэхээр одоо ангаах ухаан хурдтай хөгжиж байгаа юм чинь энэ одоо нээлтнээс улбаалаад одоо маш олон өвчний эмгэг замыг тэг ялангуяа энэ хор тавдрууд
энэ одоо мутацид ороод байгаа энэ одоо өвчнүүдийн гол шалтгаан чинь маш жижигхэн энэ генийг одоо бүрэлдэхүүнийг микроRNA байгаад байна. Энийг хэрвээ зөв загварчлаад төсөөлж шүү дээ одоо химэл явах шиг зөв загварчлаад хүний эс рүү оруулаад өгдөг болчих юм бол одоо яг өтөн дээр хийсэн туршилтыг тий одоо хавдар үсцэн илүү байлгаж үзэх юм бол тий тодорхой хугацаанд тэр нь өөрөө буцаад ирүүл болох. Ийм одооны байдлаар бид нэг үүлэн дээр төсөөлж байна. Ирээдүйд бол ийм болох бас бүрэн боломжтой гэдэг нотолсон энэ Нобелийн шагнал авсан хамгийн гол түлхүүр болсон байх гэж бодож байна. Айгүй гол Маш сонирхолтой байна тий. Асуулт байна. Ян гэсэн үг үү? Нэг кинонд дээр гардаг штэ тий. Ямар ч нөгөө ингээд хүний ингээд генийг инженерчлэлийн аргаар тий ямар ч өвчин тусдаггүй, хөгшөрдөггүй, эмгэггүй болгочдөг. Тийм болгож болно гэсэн үг үү? Нэгэнд гарцсан байгаа өвчин ангааж илааршуулна гэсэн үг үү? Энэ аль нь ч боломжтой гэсэн үг. Одоогийн байдлаар цаасан дээр хэр бол тий ирээдүйд шинжлэх ухаан хөгжих тусмаа бол их боломжтой. Гэтэ ер нь биологийн биетийг бол яг тийм болгох бол одоогийн байдлаар их боломжгүй л тий. Хүн ер нь робот болж ижил. Магадлалын талынх нь одоо боломжийн өндөр байна гэдгийг л нотолсон ба шүү дээ. Тий, өндөр байна гэдгийг яг нотолсон байна. Угсаа нөгөө хиймэл оюун ухаан чинь анагаах ухааны салбартаа их зохицоод байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө бидний чинь өмнө хэдэн 100 сая хүн байсан тэр хүмүүсээс хэрвээ бид нар ингээд датагаа үлдээгээд авч чадсан бол хэрвээ одоо нөгөө нэг элгээр өвдөгч байгаа хүн ч юм уу эсвэл одоо гар нь өвдөгч байгаа хүн ч гэдэг юм уу тэр хүний мэдээлэл яаж эхэлдэг вэ гэдгийг хиймэл оюун ухаан шүүгээл ингээд дата бүрдүүлээл ингээд яваад байдаг. Дараа нь миний ингээд элгээр өвдөх болоогийн гол ингэж өвдсөн хүн те тэд очмаасандаа ингэж хийсэн гэдэг ингээд гаргах жишээ нэ. За анагаах ухааны салбар бол одоо бас маш онцгой нээлтүүдийг хийсэн юм байна. За өргөжлүүлээд шинжлэх ухааны танин мэдхүйн одмон дээр сууг болон NTV дэлхийн сарын хамтран хүргэж байгаа баярын хөтөлбөрийн маань ерхий ивент тэтгэгчээр Апо компани ажиллаж байгаа. За тэгээд 100 жилийн түүхт Апо компани үргэлж өөдөө урайтай. За Mason Castle гэдэг дэлхийд таашаагдсан Франц хамтаараа болон замун Тэрэл Сэлэнг буюу одоо бид бүхний энэ одоо ширэн дээр байгаа Тэрэл Сэлэнг буюу хосгүй бүхнээ хослуул гэсэн урайтайгаар хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Баярлалаа Апогийн хамт олонд. За одоо үргэлжлүүлээд эдийн засаг. За 2024 оны Нобелийн шагналтан эдийн засгийн салбарт ямар хүн тодров, ямар бүтээлээр, ямар нээлтээр. Өмнөх гоё Нобелийн танилцуулсанд баярлалаа. Эдийн засгийн энэ Нобелийг ярих бүр ингээд ам захтаад байна. Энэ Америкийн 3 эрхэм Эс Маклоу, Робинсон, Джонсон гэх 3 хүн юу хийсэн гэхлээр улс орнууд ер нь яагаад баян байгаад байгаа? Яагаад ядуу байгаад байгаа? Юуг ер нь баян гэх юм? Юуг ядуу гэх юм? Гэт. За тэгэнгүүт ингээд өмнөх айгүй олон судалгаанууд байгаад байгаа байхгүй. Одоо судалж эхэлсэн чинь манайхан ч одоо яг нийтлэг явдаг. Газрын доорх баялагтай, баялаггүй, суурьшмал, нүүдэлчин, халуун дулаан урамсгалтай эсвэл байгалийн орчин хэцүү, газар зүйн онцлог гэдэг айгүй олон хүчин зүйлүүд байгаа. Тэгээ энэ бүгд ингээд судлаад байсан аль нь шашин соёлын асуудал энэ төр гэл тэ. Тэгээ ингээд судалж байгаад эднийх айгүй гоё энэ гурав нэг эмпирик судалгаа хийсэн байгаа байхгүй. Эмпирик гэдэг нь цаг хугацаа болон орон зайд гас үл шалтгаалan хаач очирсан томьёонд таарахыг хэлээд байгаа шүү дээ. Тэгэхээр энийг яаж үтсэн гэхэл 16 дугаар зуунаас эхэлсэн колончлолын үед. За эднүүсийн бүх юм нөр болно. Одоо юу гэдгийг колончилж ин гэхчээр баян улсаа газрын доорх баялагтай баялаггүй гэж ялгахгүй, их хүнтэй их хөнгөө гэж ялгахгүй, суурьшмал нүүдэлчин гэж ялгахгүй те. Шашин соёл нь ямар байхаас шалтгаалan далаад гарцтай гарцгүй бүгдийг нэг колончилж байгаа. Дээр нь колончилж байгаа улс нэг улс биш. Тэ Испани, Португал, Англи, Франц гэх бүгд өөр бас ажилладаг. Тэг ийм олон өөр юмнуудын одоо магадaltaч айгүй олон гарах гэдэг шүү дээ. Гэтэр нэг томьёо гаргаад авчиж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхлээр улс орн ямар байхаас үл шалтгаалаад тухайн улсыг удирдах байгаа институт буюу төрийн институт нь ямар байхаас л тэр улс хөгжиж байгаа юм байна гэж. За тэгэнгүүт тэр хөгжлөг хоёр хэв шаттай. Хөгжүүлж болдог. Одоо Монгол үг надад шууд орж ирсэн шүү дээ. Нөгөө морьтойгоо дэлхийг эзлэх нэг амархан. Морьноосоо буугаад тухайн улсаа хөгжүүлэх нэг өөр гэдэг. Яг адилхан. Эхлээд хөгжүүлэхийг хинч хөгжүүлж чаддаг юм байна зарим нэг дээр. Тэ? За тэрийг яаж урт хугацаанд одоо ингээд авч хадгалж чадах вэ гэдэг дээр нөгөө айгуу гой томьёол гарч ирж байгаа. Тэр нь юу вэ гэхээр төр гараад нэг гой улсыг бүтээж болно. Гэхдээ төрийг цаашаа нь яаж илүү урт хугацаанд тогтвортой сайхан авч явах вэ гэдэг нь нөгөө талд буюу олонх буюу нэг ард иргэдэн. Энэ хоёрын хамтын ажиллагаа бүгд балансыг зөв хадгалж чадах юм бол ямар ч empire унахгүй явж чадах байсан юм байна гэдгийг бүр ингэ нотлоо гаргаж байгаа. За тэгэхээр энэ дэр юу харуулж ин гэхлээр нөгөө хүртээмжтэй эдийн засаг энийг болохоор хүртээмжтэй эдийн засаг бол цаашаа хөгждөг юм байна.
мүлжилгийн буюу ингээд шимэгч эдийн засаг байх юм бол хөгжихгүй ингээд хэсэг гоё яваад тухайн нөөцөө баг дууст юм байна гэж. За тэгэнгүүт энэ дээр тэгвэл энийг мэдчихэд улс орны хаан ч гэдэг юм уу улсаа цааш нь яагаад гоё тогтвортой авч яваад чаддгүй юм бэ гэдэг асуудал гардаг юм. Энэ болохоор тухайн хааны буруу биш юм байна л да. Хүн нөгөө деважнтал бишээс хойш те одоо нэг хүний баруун зүүн хоёр чөтгөр гэдэг шиг те хүн аяандаа ингээд нөгөө яаж эхэлт юм бэ? Вакуум чигтэрч эхэлнэ. Дээр нь тухайн хүн тухайн нийгэмд ямар тоглоомын дүрмээр тоглоод тэр нь өөрийн тэр ерөнхийлөгч болгодогсон ч эсвэл эд баялагт хүргэсэн байгаа ш тараа штэ. Тэнгүүт тэр эд баялагт өөрийн хүргэсэн өөрийнх нь тэр нэг амжилтанд хүргэсэн юу гэж амжилт гэж болно. Тэгвэл амжилтанд хүргэсэн тэр орой дээр нь залтсан тэр тоглоомын дүрмээ өөрчлөх хичээдэггүй юм. Өөрчлөх хичээхгүй байна гэдэг нь нөгөө ямар ч өөрчлөлт гарахгүй бол хөгжил гэж юм личээ гэсрэг явчихж байгаа байхгүй. Тэгээд нэг мэдхэд улс нь болоод байгаа юм шиг байжгаад аяанда хөгжрөн суларчиж байгаа. За энийг яагаад тийхгүй юм бэ? Тэгвэл цааш нь яаж хадгалах юм гэхээр нөгөө олонх буюу одоо ардсан засаг гэдэг. Ардууд нь яаж нөгөөдүүлийг хямгдах юм бэ гэж. За энд шууд эцсийн үг нь хэлэхэд ардууд өөрсдөн дээрээ хөвж байгаа шүү. Улс орны баялаг нь тухайн цаг үед одоо нүүрс байдаг юм уу те юу ч байж болно. А яг нийтдээ улсын хувьд ярих юм бол нөгөө ард иргэд буюу хүн чинь өөрөө баялаг юм бол тэр баялаг дээр та бүхэн хөвж яваа шүү гэдгийг аль тал нь ойлгочих юм бол зөрчилдөн үүсдэггүй юм байл. А тэгэхгүй болохоор энийг ойлгоогүй нөхдүүд болохоор түүхэн дандаа тэгжсэн. Нөгөө баяа дугийн ялгаа гарч ирнэ. Түрүүчийн ярьсан шүү дээ. Одоо түрүүлж боломжноор суусан хүмүүс нь түрүүлээ баяжна. Тэгээ баяжхаараа бүр баяжна. Ингээд ингэсээр байгаа нөө эрулийн дүрмээр хоёр төрөл салцдаг. Ингээд ангийн ялгаа гарч их тусам доод анги нь дээд ангиа үзий ядж эхэлдэг. Баячуудаа үзий ядж эхлэх буюу солино. За солихдоо хамгийн муухай хөлбөр нөгөө хувьсгалт тэмцэл бослого алж чадна. Говьдох нь нэг гурван хөлбөр байгаа байхгүй. Говьдох хөлбөрийг нийтдээ л дээ яг. Гинт нөгөө баячууд нь гинт бодох юм гинэ. За энэ дүрмээр одоо бусдыгаа тэр дорж байгаа яачи та. Тоглоод одоо баяжуулч биш баяжид дууслаа да. Болчих гэж боддгоо юм гинэ. За бодох нэг тохиолдол гэж байна. Тэр угаасаа хэзээ ч бүтэхгүй. А нөгөө тул нь А Б 2 буюу энэ хоёр хамтарч ажиллах. Буюу биднес нөгөө ард орлон нь төрдөө шаардлага тавина. За ингээд айгу ойлгомжтой санагдаад байгаа. Тэгвэл яагаад тэгдэггүй юм гэж. За тэгдэггүй ингэнгүүт олонх гэдгээ томьёолмоор байна гэж байгаа байхгүй. Олонх гэж хэнийг хэлэх вэ гэхлээр статистикээр хаад үзэхлээр тухайн улсын иргэдийн нэг хувь байж иж олонх гэж үзнэ гэж байгаа. За жишээ талбай дээр жагслаа л да тий. Одоо манай Сүхбаатарын талбайч одоо юу гэдэг юм бэ нэг 25 мянган хүний багтаамжтай гэж байгаа шүү дээ. Тэгвэл манай нийт хүн амын нэг 0.7% нь гараад жагсч ивэл олонх гэж үздэг юм байна. Тэгээд ингээ үзэхлээр энэ томьёо таарад байгаа байхгүй юу? 90 онд яасан бэлээ одоо сая нэг яасан бэлээ тий. Тэрнээс тэхгүй болохоор нэг олонх гэж үзэгдэхгүй бөгөөд хин нэгний худалдагцсан этгээд эсвэл нөгөө бодлоо ярьж байгаа этгээд бодоод юм. Тэгэхээр одоо олонх л нэгмээ хянах хэрэгтэй юм бэлээ. Гэд эцэст нь хэлэхэд бид хэд өөрсдөө нөгөө хариуцлагатай байх хэрэгтэй юм л шүү л гэж. За ойлгомжтой. За үргэлжлүүлээд химийн одоо салбарт ямар бүтээл гарав? Ямар хүн шагналаа авба? Түрүүн бас хэлсэн шүү дээ. Манай компьютерийнх ингээд тий бас компьютерийн салбарын хүмүүс Нобель авсан химийн салбарт. За хоёр бүлэгт хувааж болж байгаа юм л да. За нэг бүлэгт нь болохоор Дэвид Бекер гэдэг. Дэвид Бекер гэдэг нь болохоор яаж байгаа вэ? Тэр ийм химийн салбарт энэ протеин уургууд биш үү? Энэ уургчин бүтээгдэхүүн бол бидний ДНК гэдэг юм дотор ингээд ургийн мэдээлэл үүж идэг. Тэгээд тэр ДНК ч ингээл урт ингээд сунцсан юм байж байгаа шүү дээ. Тэрэн дээр бид нэг уургуудыг нэг нэгээр нь одоо амин хүчлүүд гэдэг байгаа шүү дээ. Амин хүчлийг нэг нэгээр нь угсарч хагаад ДНК-га суглаа ангууд юм одоо нэг юм хэлгсэн совч юм болчихно. А гэтээ тэд нар чинь хоорондоо цахилгаан соронзон одоо үйлчлэлээр хоорондоо наалдаа түлхэлцээд ингэж хагаад бүгдээр ингээ угсрагддаг. Одоо нэг юм уртнд нарийнх юм байж байгаа л ингээ тавьчингууд хоорондоо ингээ угсрагдаад одоо хураагдаад тийм уург болчдөг. За энэ уург болно альсгууд одоо бидний бие бүхэл одоо амин болж байгаа шүү дээ. Энэ зүйлийг одоо бид нар бол ингээ яаж тооцоолох вэ гэдэг нь болохоор өөрөө мянганы бодлого байдаг байхгүй. Энэ яаж тооцоолох аргыг нээчих юм бол энэ сая долларын шагналтай мянганы бодлого болж байгаа. А гэтэл нөгөө талд нь болохоор энэ хиймэл аюун ухааныг яаж ашигласан бэ гэхээр эхлээд энэ Дэвид Бекер гэдэг хүн бол энэ уург яаж нуглах вэ гэдэг энэ мянганы 7 бодлогыг компьютероор яаж бодох вэ гэдэг аргыг нээсэн. Энэ утгаараа одоо ингэж Нобель авч байгаа. За протеиныг нуглахад компьютерийг яаж ашиглах вэ гэдэг аргыг нээсэн ингэж Нобель авч байгаа. За хажуу талд нь болохоор хоёр өөр хүн байж байгаа. Тэр хоёр болохоор Демис Хасабис
John Jumper гэдэг юм хоёр хүн баг. За энэ хоёр болохоор Google-ийн DeepMind гэдэг хиймэл оюун ухааны одоо компанид ажилладаг юм хоёр хүн. За энэ үүсгэн байгуулсан одоо тэр нэг AlphaFold гэдэг бас нэг юм хиймэл оюун ухаанд ашиглаж байгаа юм л да. За тэр нэг Дэвид Бекерийн ашигласан одоо гаргаж ирсэн тооцоолын аргаар бид нар ургийг яаж нуглахыг тооцох тэр аргыг хиймэл оюун ухаан дээр ашиглаад нөгөө нэг физикийн салбарт Нобель авсан хиймэл ирэх гэдэг байгаа шүү дээ. Энэ зүйлийг ашиглангуудаа тэр бүх төрлийн одоо бидний нугалж чадахгүй одоо хийж чадахгүй байсан тооцоолоод бүдийн нэмжилтэй байсан. За тэгээ дээрэс нь хамгийн чухал юм одоо энэ жилийн Нобель авсан хүмүүсийн хамгийн чухал хийсэн зүйл бол бид нар шинээр ингээ уураг зохион бүтээгээд тэгэхээр байгальчин бол өөрөө байдаг ураг одоо бол ингээ нуглаад ингээд болгож байгаа шүү дээ. Гэтэл бид нар шинээр ураг хийх дээр нөө яаж нуглахыг мэдэхгүй болохоор ямар ураг бүтээх гээд байгаа энэ ургийг яаж бүтээх үгдээ юу яа чаддгүй одоо мэдэж чаддгүй байсан. Тэгвэл одоо энэ жилийн 2024 онд Нобель авсан химийн салбарт Нобель авсан хүмүүсийн бүтээл бол ерөөсөө бид нар цоош нь ураг бүтээгээд тэгээ тэрийг одоо өөрөөр нь урчилж одоо тэр ингэж нуглах юм байна гэдгийг таамаглаад тэгээ бид нар бүтээх боломжийг олгож байгаа. Ингэснээр бол бид яг түрүүний хэлсэн шиг чинь цоош нь ургуудыг бүтээгээд хүнийг эмчилж болно. Цоош нь ургуудыг бүтээгээд хүнийг одоо алж болох гал юм л да. Ер нь дагав шүү дээ. Тэгээ яг үнэ тэ. Тэгэхээр иймэрхүү зүйл бол одоо бас л химэл оюун ухааны салбар явж байна. Дахиад нөө компьютер явж байна. Химэл оюун ухаан дээр хийн дээрчсэн физик дээрчсэн одоо ингэ тэр чигт дандаа л юм компьютертэй холбоотой юм сайхан шагналууд бол гарч ирлээ гэж хэлсэн. За би ч нэг өөрөө нэг нэвтрүүлэг хөтэлдэг штэ тий. Бусдаар би ингээд нөгөө хөтлөгчнөртэйгээ бөөнөр ингээд суугаа баг бөөнөр нэвтрүүлэг хийсэн чи аюу гой санагдаад байна. Хасаадаа би нэвтрүүлэг хөтэлж байгаагүй тий. Бат Эрдэнэтэйгээ хөтэлж байгаагүй, Зулаагчтай хөтэлж байгаагүй, Амраахтай хөтэлж байгаагүй ингээд гой хамт суусан чи аюу гоё. За өргөжлөлөд одоо мэдээж Нобелийн шагналд бол Зулаагч төрөө хэлсэн. 5 байсан анхандаа. Одоо бол 6 салбарт өгдөг болсон гэсэн тий. Үүнээс гадна 2024 он кино урлагийн хувьд ер нь ямархуу сонирхолтой бүтээлүүд гарав. Дэлхийд бас Монголд байж болно шүү дээ. Тийм. За дэлхийн хувьд гэж эхлээд ярих юм бол зохиолын дутагдал, санааны дутагдал хэвээрээ хөвлөжсөн жил боллоо. Энэ зохиол санаа дутаад эхлэхээр хүмүүс өмнөх киногоо 2 дугаар ангийн ч юм уу үргэлжлүүлээд эсвэл шинээр хийгээд эхэлдэг байхгүй. За тэгэнгүүт шүү дээ энэ жил Inside Out гэдэг одоо хүүхэлдэйн кино шүү дээ. Тэр нь 2 дугаар анги гараад хамгийн их ашигтай кино болчихлоо. 1.6 тэрбум доллар. За Deadpool-ын бас шинэ анги гарлаа. Бас их ашиг өндөр ашигтай боллоо. За тэнгууд яг оригинал зохиол одоо цоо шин санаа тийм ашиг болж чадсангүй. За тэнгууд 2 дугаар ангиуд гэдэг одоо хилэнгүүд Гладиаторын 2 дугаар анги дурдж болж байна. Гладиаторын 2 дугаар анги болохоор Ridley Scott-ын кино шүү дээ. Ridley Scott маань энэ жил 2 том киноных үргэлжлэл хийж байгаа байхгүй юу? Гладиатор 2 дугаар анги хинч хүсээгүй байсан. Манай хүн мэдээч байсан. Манай хүн өөрөө хийцэн байхгүй тий. Одоо нас нэлээд өндөр болсон. Тэгээд дотор нэг санаа яваадсан юм шиг байна. Тэгээ 2 дугаар анги нийцсэн. Мэдээж 1 дугаар анги нь бол энэ чинь айкон болсон. Маш том кино шүү дээ. Гэтэл 2 дугаар ангийн бүгд хүлээлт маш өндөр хүлээлттэй байгаад хүлээсэн чинь мэдээж хүлээлтэнд хүрээгүй. Тэгээ ер нь бол киноны 2 дугаар анги 1 дугаар ангиа гүйцэтгэв гэдгийг дахин нэг удаа нотолсон ийм үйл явдал боллоо. За үүний нэг адил Joker-ийн бас 2 дугаар анги гарсан. Тийм нэрээ. Яа 1 дугаар анги ямар байлаа те бүгд санаж байгаа. Гол дүрийнхаа жүжигчтэй Оскар авчихсан юм мундаг кино зохиол байсан шүү дээ. Санаа байсан те. Тэгсэн чинь Lady Gaga авчирч тоглуулна. Маш гоё юм хийнэ л гэдээсэн. Бүрэн фейлдсэн. Ийм жил болж хувирлаа. За харин нэг гоё одоо кино сонирхчдын хувьд тааламжтай одоо хүссэн тийм үйл явдал болсон. Одоо энэ цагийн шилдэг найруулагчдын нэг Кристофер Нолан Оскар хүртлээ. За оны ихэнд Оскар хүртсэн бол оны төгсгөлд сая хэдхэн хоногийн өмнө заадах чинь Сойр буюу Хүлэг Баатрын хэрэгэм хүртэж чадлаа. Тэгэхээр одоо энэ жил бол энэ агуу найруулагчийн хувьд хамгийн одоо өндөр амжилт гаргасан ийм жил нь болж хувирлаа гэж одоо харж болж байна. Их нэртэйгээ бас хамт авсан санагдаад байна. За Монголын хувьд. За гадаадын хувьд юм байсан бол Монголын хувьд маш онцгой жил болсон. Эрдэм мэдлэгийг магтан дуулсан ийм кино ойрын хэдэн жил гараагүй. За тийм. Энэ бол баавга болгосон гэдэг кино юм. Яг одоогийн нийгмийг харуулсан ер нь ингээл хүүхдүүдийн хэцүү амьдрал, гэр ороолын хэцүү амьдралыг харуулсан гэж харуулад байгаа боловч яг үүнийг хэлэхэд энэ бол эрдэм мэдлэгийг магтан дуулсан кино юм. Тэр хүмүүсийн амьдрал ямар хэцүү байгаа вэ? Одоо ямар хүнтэй түлхэж байхгүй, нүүрсэж байхгүй ийм хүнд нөхцөл байхад тэр хүүхдүүд юу хараад баярлдаг гэхээр ахыхаа олимпиадад ороод ирсэн тэр шагналын бичиг хараад баярлцгааж идэг байхгүй. Энүүгээр юг илэрхийлээд байна гэхээр энэ хүүхдүүдийн аврал нь
энэ эрдэм мэдлэг юм аа. Энэ эрдэм мэдлэгийг хүүхдүүд хараад баярлж байна гэдгийг найруулагч маань одоо энэ үйлдэлээр харуулж байгаа. За бас дээрэс нэг чухал мессеж юу гэсэн гэхээр энэ 3 хүүхэд хичнээн хэцүү одоо ийм амьдралыг туулж байгаа ч гэсэн халамж авахыг хүсэхгүй байна. Хөр шайлын одоо 2 настан ингээд халамжлыг гэхэд тэрэнд ингээд дургуутдаг байхгүй. Энэ юуг илэрхийлж байна? Найруулагчийн үүднээс ч тийм. Энэ хүмүүс чинь халамж авахыг хүсэхгүй байна. Боломж олдох юм бол сурч, боловсрч одоо шинжлэх ухаан танин мэдхүйд цаг цаваа одоо зориулахыг хүсэж байна гэдгийг найруулагчийн маш гоё шийдлээр харуулсан ийм кино болсон юм. Тэгэхээр энэ киног бүр одоо муулаад байгаа хүмүүст хэлэхэд битгий муул одоо үз, ойлго, муулмарын байгаа бол яг л байгаа байдлыг чинь үзүүлсэн ийм кино юм аа. Тийм болохоор өөртөө гараад тэр юмаа залруул гэж одоо хэлмээр. За ийм кинонд бүр баяр хүргэх хэрэгтэй. Баяр хүргэх. За ерөнхийдөө манай энэ одоо хэсгийн маань цаг дуусгаж байгаа. Харин үргэлжлүүлээд би амсанахаас за 2024 он ерөн зүгээр дэлхийн хувьд те онцлох одоо жил нь одоо 2024 оны нэг юм үгээр дүгнэх гээд шүү дээ те ямар хуу жил болов гэдэг дэлхийн хувьд бас танаад манай үзэгчид манай хүмүүс те хэлцүүлвэл за одоо ингээд янз янзын болсон үйл явдлууд одоо болсон тухайн үйл явдлууд Трамп дуулсан ч юм уу одоо Газын зурвас дуулсан гэдэг ингээд дурдуулан дуусахгүй. Гэтэ ингээд бүгдийг нэг базаад яг ингээд нэг үгээр хэлэх юм бол 2024 он дэлхийд даяараа сонголтын жил байсан. Дэлхийн одоо дэлхийд 200 гаруй улс байдаг гэж 200 орчим улс байдаг гэж үзэх юм бол 70 улсын 4 тэрбум хүн сонгуульд саналаа өгсөн. Энэ жил зөвхөн. За энд Венесуелийн Мадуро 51% ялсан ч юм уу те манай сонгуульч хүртэл боллоо шүү дээ. Гэх мэтлэн за ингээд Америкийн сонгуульд дөнгөс Америкийн нэгдсэн сонгуульд дөнгөсөө боллоо. Эндээс их сонирхолтой дүр зураг гарч ирсэн. Энэ нийт 70 улсад болсон сонгуулиас эрх баригчид нар цааш нь өргөжлүүлж удирдах явсан зохиол бараг 90% нь унс. Дэлхийн ертөнц өөрсдөө өөр баяа гэдэг сонголтуудыг хаасаагүй хийцгээсэн гэсэн. Тийм байна. Манай за Америкийг ярий, Макрон ярий, одоо Японыг ярий. Япон ч өөрсдөө нэг сар одоо ерөнхий сайд бол нэг сар болол эрх баригч нам нь сонгуульд онж байгаа. За юуны энэтхэгийн ерөнхий сайд эвсэн ялсан. Гэхдээ эвсэл доторх өөрийнх нь нам нь цөөхөлцсөн. Тэгэхээр тэр хүн ерөнхий сайд байхын тулд эвсэн бавс намяасаа хараад болчих гэсэн жишээлбэл. Ингээд маш сонирхолтой энэ шуургыг тисэж үлдсэнүүд нь хүртэл цаана асуудалтай сорилтод дөлдсөн гэсэн үг байхгүй. За тэгээд юу гэсэн үг гэхээр түрүүн хэллээ хасаа маань аливаа зүйл дандаа хоёр талтай байж байгаа. Гэдэг зүйл үү шүү дээ. Хиймэл оюухан бол гайхамшигтай. Энэ хиймэл оюухан гэдэг бол бидний маш хөдөлмөрийг хэмнэж байгаа. Одоо нэг ярих юм бол зүгээр хүний одоо хүрзээр бид нар ингээд шороо авахж 70 сувг татдаг Суэцийн сувг татсан бол одоо бид нар дандаа ингээд том эскаватор, том техник ашиглаж ухаж байгаатай яг адилхан зүйл байхгүй. Тэгээ хүмүүс ойлгохгүй ингээд жоохон гайхаад идэв. Яг юун чухал юм. Маш олон хуудас, цаас, цаг бодолтуудыг бүгдийг хэмнэж өгч байгаа байхгүй. Хэмнэхээр яг бүр илүү их толгоогоо ажилуулад илүү хэрэгтэй лейбер буюу хөдөлмөрт биш. Одоо сэтгэлгээнд илүү их цагаа зарцуулах, хөдөлмөрөө зарцуулах боломжийг нээж өгч байгаа байхгүй. Тэгтэл энэ нэргээд буцаад дэлхийд ихэнд цаашаа сорилт авчирч байгаа. Яг тэгэхээр арчил буюу одоо бид ямар амьдралаар амьдрмаар байгаангууд одоо хиймэл оюухан жишээлбэл бидний сонголтнод нөлөөлж чадах үгүй гэдгийг бүрэн нотолж чадахгүй ертөнцийн өмнө бид нар ирээд яг хаалган дээр зогссон гэж байгаа юм. Наадсхан жишээлбэл дараагийн сонголтууд юу болох юм? AI чинь дахиад 4 жил хөгжсөний дараа одоо хиймэл оюухан бидний сонголтыг өөрчилж мэдхүйц хэмжээний байж болох болцоотой учраас саналын хуудас хийдэг тэр хайрцагч нь яг аюулгүй найдвартай юу гэдэг эргэлзээг улам их нэг нэмэгдүүлж байгаа. Тэгээд ихсэн дандаа давуу тал сул тал бүх юмныхаа тэнцвэр дээр л бүх юм орж шүү дээ. Алга тачих зүйл бүх юм гэдэг. Жишээлбэл динамит уурхай ажилчдыг л ажлын хөнгөвчлөлт хийгдсэн. Тэр шаал өөр зорилгоор ашиглаад одоо хүртэл явсан. Тэгэхээр аливаа бүх зүйл сайн талтай, сул талтай, хүн төрөлхтөө энийг бүгдийг нь ойлгож мэдрээд яг энэний зөв тэнцвэрийг олж амьдрах нь гэдэг нь одоо хамгийн чухал байгаа шүү дээ. Тэгвэл бид нар яг одоо энэ дэлхийн 24 онд 4 тэрбум хүн саналаа өгсөн сонголтын үр дүн бид нар одоо эх 25 онд үзэх гэж байгаа байхгүй. Тэдний сонголт ирээдүйн дэлхийг шийдэн шүү дээ.
ямар үр дүн гарч байгаа вэ гэдгийг юм те. Маш сонирхолтой үнцэн. Баярлалаа байна. За ингээд шинжлэх ухааны танин мэдхийн одон мөндөр сууг болон NTV телевиз нарын хамтран бүтээж байгаа баярын хөтөлбөрийн маань эхний хэсэг үү энэ хэсэг жаргах гэж байна. За тэгээд энэхүү хэсгийн маань ер нь бол ерөнхий ивент төгсчээр маань хамтдаа жаргалтай Univision замун дээрээс нь хамтдаа төрүүлж алах нь урайтай Unitel Group-ийн хамтран маань ажиллаа. За эцэст нь төгсгөлт нь хэлэхэд мэдээж Нобелийн шагнал гэдэг бол одоо нөгөө өөр өөрсдийн салбартай тухайн салбараа хөгжүүлж явж байгаа хамгийн мундаг гэсэн олд нээлт амжилт хүмүүс компаниуд гарч ирж штэ тий. Үүний чинь дагаад бас нөгөө нэг хэмжээний шагналын мөнгө дагалдаг. Гэхдээ тэр мөнгнөөс гадна тэр бүтээлээр хүн төрөлхтнийг урагшаа нэг алхуулж байгаа тэр зүйл тэр нэр хүнд гэдэг зүйл бол одоо мэдээж Нобелийн шагналын хамгийн том одоо шагнал нь шүү дээ тий. Тэгэхээр шинжлэх ухааны танин мэдхгүй Монгол улсад ялах болтугай за мөн одоо монголчууд маань хүүхдүүд залуучууд маань бүгдээрээ шинжлэх ухааны танин мэдхүүгээ бас үзэж судалж дурлаж ирээдүйн маш олон эрдэмтнүүд төрөх болтугай гэсэн уриатаагаар энэ удаагийн хэсгээ өндөрлөё. За ингээд хамтдаа байсан та бүхэндээ баярлалаа. Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Баярын Сайхан баярлалаа.